боксер. Сайн мэцхан үзэгчдээ манай 24 цаг цаашинсан контентын эхний дугаар та бүхэнд хүрэхэд хийсэн болоод байна. Бид энэ удаад аврах 105 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцуулна. Хамтдаа орцгоё. Сайн байна уу. За тэгэхээр бид одоо танай аврах 105 дугаар ангитай танилцахаар одоо 24 цагийн хугацаанд та бүхэн үйл ажиллагаа хэрхэн явдаг талаар танилцахаар үзэгчдээ танилцуулахаар хэрэгтэй юм да. За. Энд бол манай стаунер өрөө гэдэг байгаа. Энэ өрөө бол үйл ажиллагаа бас оногоод ярьдаг юм. албагчдын үйлээс бол албагчдын сараар дүгнээд тэгээд хагас жилээр дүгнээд тэгээд жилийн эцээр хамгийн сайн ажиллаа хийж байгаа албагчд нь хачираад ингээд сар өнлүүлээ явдаг стаунер гараа. Энэ өрөө болохоор маа бичиг хэрэг өрөө. Энэ өрөө болохоор маа албагчдын цэргийн байр. Ер нь бас чөлөө цагаа өнгөрөх соёл хүмүүжлийн өрөө, амралтын өрөө, цэргийн байр, амралтын өрөө. Эндээс угаа зурагтаа үзээд тоглоом болсон даам шатраа тоглоод хичээл мэдээ зөв болгосон өрөөдөг юм. Сангийн хэлбэр. Энэ бол яг амралтын өрөө 24-т ээлжтэй 24 хонж байгаа хүмүүсийн яг амралтын өрөө. Манай анги уснаас аврах ажиллагаа, өндрөөс аврах ажиллагаа, ахуй ослын дуудлууд, замтай өрөөс аврах ажиллагаа дуудлууд юм хүлээ авдаг. Тэгээ 24 цаг хоногт 2 бүлэг үүрэг гүйцэтгэдэг. Нэг нь усны дуудлага хариуцаад авчдаг. Нөгөө бүлэг нь болохоор бусад дуудлагуудаа хариуцаад авчдаг. Ийм 2 бүлэг үүрэгтэй. Одоо албаагчд бол яг ээж хүлээлтч чинь. Ээж хүлээлт үйл явц явуулж байна. Бүгд томлоожуулаад Бүгдөөсөө гаргаад тавьсан байгаа нь. Тэгээ аврах ажиллагааны баг зэрэглэлээ хүлээж аваад бүрэн бүтэн байна уу, ажиллагаанд ажиллахад бэлэн байна уу, өөрснөө өмсөх зүйлсүүдээ баг зэрэглэлтэйг нэгэрслээ. Өөрснөө ингээ хүлээж аваад хүн бүгд томлоожуулсан. Тэн дээрээ хүлээж авч байгаа. Ингээ тэгээ бүгдийг гаргаад тавьчихсан. Бэлэн байдлаа үзээд юм. Бүгдийг шалгаж аваа. Ер нь өдөр болгон юм уу? Тэгээ өглөө болгоно баг зэ ингэж хүлээлцэн. Бүрэн бүтэн байна уу, эвдрэлтэй байна уу, эвдрэлгүй байна уу. Тэгээ баг зэ хүлээж аваад тэгээд Энд одоо юу вэ? за энэ дээр бас мөн адил усныхаа нэг баг зэрэгцийг хүлээлцээд тэгээ бүрэн бүтэн байдлаар хянаад тэгээ хүлээлцэж байна. За жолооч нар машиныхаа одоо зэгдрэлт хэр байна? Тэр мэрийг нь шалгаад маяг одоо өөр асуудалтай зүйл байна уу гэдгийг шалгаад ингээд зэгдрэлтийг хийж хүлээлцдэг байгаа.
Плюс шахлаад гэж 200 маяг хамгийн нэгэ. Аль багц заяа хувийн болон бэлтгэл бэлэн байдлын нийслэг хийлээ. Аль багц болон хувийн бэлтгэл бэлэн байдлаа номер 1 хангасан байх хэвээр. Бэлээ урагдсан байна уу? Яасан байна, ийсэн байна. Аврах ажиллагааны хувьс хэрэгслийг бүрэн өмссөн унхаа цаах юмгүй байх хэвээр. Тийм учраас бэлтгэл бэлэн байдлын хангуул шалгалт хийж асуудалтай аль багц үйлдвэрийг солиулах тийм нийслэг хийлээ. Маа ингэ дээд доод 2 тавиудтай дээд тавиуд аврах санаа авах биш үү гэж байрлдаг. Гомдлохоос нэг амар харамсалтай л нэг зүйл гэдэг. Тэр нэг одоо сая 7 сарын 30-наас 31-ний шилжих юм. Баянзүрх төвийн 20 дугаар ороо. Эсвэл Монгол шигтгэн дээр хүү усан тасалцтай гинцэглэгээ гэсэн дуудлага мэдээллийн дагуу манай хүчүүд одоо нөгөө арх шатуурлуундаа хийсэн найс мөхтөрөө 3 залуу ингээд найс мөхтөрөө арх голын дээр арх ууж байгаа. Нэг найз нь одоо тэгээд би усан шилж чаддаг гэдэг нөгөө хоёр найзтай өнгөрч нөгөө хоёр найз нь одоо тэгээд тухайд тэр найзгаа чи сохтой байна битээ гол ус үйлдэл битээ ороороо хориглоогүй бүр тэрийг нөгөө өнгөрөөгөө дэврээч нөгөөт нь өөрөө шилж чаддаг гэдэг ус руу ороод 2 3 алхаад хөл алдаад уурсаад гинцэж асуудаг. Тэгээд тэрний дагуу тэгээд эзний баг одоо манай нийслэл аврах ингээ цаарсын үндсэн бүлгэн маань очоод цагийн байдал нөхцөл байдалтайгаа танилцаад за яг усанд орсон уу ороогүй юу баталгаажуулсан үндслэн дээр яг орсон юм байна. Хүндлэнгийн гэрчтэй юм байна. Яг хаана орсон, хаана толгойн алгуулсан гэх техникчлэн асууж хагаад яг тухайн иргэн орсон газараас нь одоо зав тавьж иргэлийн ажиллагаа хийсэн. Иргэлийн ажиллагаа хийгээд дуудлахын тухайн үед бол орой ирсэн. 4 цагийн үед иргэлийн очиход 5 цаг болсон 5:30-д иргэлийн ажиллагаагаа хийгээд орой 9 цаг хүртэл иргэлийн ажиллагаа хийгээд туулгалж нөгөө өмнөх жилүүдээс ингээ үерийн түвшин нэмэх аюултай болцоо. Эрсдэлтэй болцоо. Иргэлийн ажиллагаа гэдэг үзэгдэх орчин хязгаарт бас иргэлийн ажиллагаа мэдээж шуурхай удирдлагад ахлах ангийнхаа удирдлага хамт олонд уламж хийлгээд иргэлийн ажиллагаа зогсоогоод маргааш өглөө иргэлийн ажиллагаа өглөөний 8 цагаас үндсэн болон бэлтгэл бүлэгтээ ингээ иргэлийн ажиллагаа дахиж хийгээд санал хийгээд туулгалт авах санал хийгээд орсон газараас нь 15 км-ийн доороос болсон. Дөнгөж олоод бүрэлдэхүүнээ Баянзүрх төвийн цагдаагийн 3 дахь хэлцээ бүрэлдэхүүнийг дуудчих хооронд дахин усны хослолсон. Тэгээд тухайн үед ангитайгаа холбоонд ороод яг хаана осч мэдээлэл аваад мэдээллийн дагуу бүлэг маань шуурхай тахгүй зочоод очсон газар маань яг 7 сарын 30-ны өмнөх өдөр осолцсон залууг яг тэнд осолцсон. Тэгэхээр тэнцээ нэг гэр бүл нэг хөгшин хүн хоёр ачтайгаа охинтойгоо ингээд дөрүүлдэ ингээд байж байгаа. За ихтэй усны түвшин нэмэгч гол ус үертэй нуусгаж хэрүүн байна. Голын эргээс 50-100 м-ийн цаана ингээд та нар ингээд байрлаж амраа. Ус руу хүүхд оруулахгүй шүү. Бага насны хүүхд оруулахгүй шүү. Өөрсдөө ч гэсэн битүү ус руу ороорой. Голынхаа эрэг дагуу зүв боловсон амраад ингээд яваарай. Хэлээд яваад бид нар иргэлийн ажиллагаагаа тэндээс хийх гэж исэн газар маань тэр хоёр хүүхд ус руу гүг орсон байна тийм. Нөгөө ээж нь охинтойгоо юм ярьж хоёр ач нь орсон. Ийм нь ачаагаа харангуйлаа хоёр ач руугаа гүгээд хоёр ачаагаа эргэлүүд татсан ч өөрөө урсаа явсан. Яагаад би харамсаж байна гэвэл наа чи хүн ингээд осолцсон гинцчээ хүүхдүүдээ битээ ус руу оруулаарай гэж
хүн урдсан сэргийлэх санамж хилээд ингээд дөнгөж явж байгаад араас ингээд орхол хамгийн харамсалтай бидний хийсэн үгийг одоо үл тоосон юм аягтай. Тэгээд охин нь хоёр хүүхдээ гаж явна. Тэр хүүхдийн буруу биш байхгүй. Эцэгхийн өөрсдөө нь хайхрамжгүй алдаанчлаад тийм асуудал болсон. Одоо нөгөө та нараас л эмээчийн өнгөрчлөө. Яа бид нар тухайн үед бол энэ чинь нөгөө өчнөө олон хүн амж байгаа. Гэвч тийм биш ээ. Та нарын буруу, хүүхдийн буруу гэж байхгүй шүү. Та нар хүүхдүүдтэй хараалтаа тавиагүй учраас ийм гинц асуудал болж байгаа юм шүү дээ. Дахин ийм алдаа тогтвол битээ гаргаарай гэж юм. Одоо хүүхд битээ загнаараа хүүхдийн буруу биш шүү л гэж хэлсэн. Иргэдэд хандхад одоо нөгөө 7-8 сар чинь нөгөө дуу цахилгаанд усрахыг бороо орсон. Туул голын төшөө маань аюултай орчинд орцсон. Тийм учраас нөгөө гол ус руу битээ зүглээрээ арх сохтур дундаа хэрэгсэн бол битээ ус руу ороорой. Бид нар одоо нөгөө нийслэлийн 9 дүүрэг нийслэлийн авар хаан, нийслэлийн цагдаагийн газраас ингээд хөдөлгөөн толгойн зайвтурвал явган эргүүлээд ингээд өдөр тутамдаа ингээд хариуцсан эсгүүд дээр явж байгаа. Иргэдэд ингээд тараах материал, урдсан сэргийлэх санамж, голын эрг аюултай, голын эрг нурах аюултай, эргээсээ 50-100 м машинаа байрлал тэнцэнэ амар хүчин шаардлага тавьдаг. Манай иргэд маань ингээд зөв боловсон хүлээгэл авч байгаа. Хамгийн нөгөө буруутгах байгаа шалтгаан нь болохоор арх сохтуурлахунда нөгөө бол найз нөхөд гэр бүлээрээ ч юм уу найз нөхдөнөрөө ингээд зугаалганд өдр явж байгаа үед бага насны хүүхдээ ингээд авахаараа хараа илтэй. Өөрсдөө тэнцэнэ хүзэр тоглолцдог ч юм уу хүүхдүүд нь голын иргэдээр тоглож идэг гэх мэт. За энэ манай нийслэлийн аврах ангийн алдрын дахин. За энд бол манай үе удирдлагуудын зургууд байна. Үе удирдлагууд зарим удирдлагуудын зураг нь ороогүй сүүлийн онуудын зургууд. Энэ бол манай түүхэн замрал үеүүдийн зураг байна. Тэнд бол яг дадлага сургуулийн зургууд байна. Энд болохоор олон улсын хамтын ажиллагааны олон улсын дадлага сургуулийн зургууд байна шүү дээ. Энэ манай шилдэг албаа гэжтэй булан. Шилдэг албаа гэжтэй болоо. Тэлийн тэмцээ, мэрэгжлийн аврагч тэмцээ, хөвчтөн тэмцээнүүд аягүй их болдог. Манайх мэрэгжлийн аврагч тэмцээнээс одоо 12 жил гэдэг баха алтан медаль авсан байдаг баха. Үе үедээ ингээд саман олонцтой явдаг. Марш тусгай бэлтгэл тактикийн тэмцээнд болохоор 2022 онд мөнгөн хүрэл медаль, хамгийн анхны хүрэл медаль авсан байгаа. Тэгээд 23 онд мөнгөн медаль, сая 24 онд мөнгөн медаль авсан тийм амжилтуудтай байгаа. Сүүлийн 3 жилийн амжилт бол энэ 2023 оны аврах ажиллагааны дуудлагууд ингээд цомхон ингээд дуудлагын ингээд зургууд байна. 2023 оны манай ингээд 23 онд яг ийм дуудлагууд тавьсан зургууд нь байна. Тэгээ төөр зургууд. Энэ өрөө бол бүлгийн дарга аврах ажиллагааны зааварлагч нарын өрөө. Эндээ ингээ 8 бүлгийн дарга эндээ байрладаг. 24 цагаар үүрэг гүйцэтгэхэд 2 бүлгийн дарга нь энэ өрөөнд ерөөхдөө үйл ажиллагаагаа явуулдаг. Өдөр тутмын бичгээр хүмүүстээ эндээ хийгээд үйл ажиллагаа явуулдаг өрөө байгаа. Энэ бол даргын ажлын зураг. Улаанбаатарын палаан зураг. За энэ бол маа цэргийн галт байгаа. Албаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэхэд өөрснөө хоолоо хийгээд өөрснөө эндээ ингээд суугаа хоолоо идэх цэргийн галт байгаа. Одоо дээш явъя гэдүүлээ. Энэ бол манай өдөр тутмын цагийн өрөөнд байгаа өдөр тутмын дадлага сургалаа хийдэг өндрөөс аврах ажиллагааны танхим. Одоо би та бүхэн танилцуулъя. За өндрөөс аврах ажиллагааны бие биедрээ хүртэл. За яг өнөөдрийн хувьд бол одоо яг томилгоо дээш нүр гүйцэтгээд одоо яг өдөр тутмын дадлага сургалтанд орлоо. За хоёр бүлэг маань өнөөдрийг бол дадлага сургалтаа бол өндрөөс аврах чиглэлээр одоо дадлага сургалтыг зохион байгууллаа. Дээрээсээ хүн авч буу
чөлөө дуултыг хийх, доошоо харж буултуудыг хийлээ. Энэ өдөр буултуудыг бол өдөр тутмын байнгын далаа сургалтаар хийдэг байгаа. За энэс ганцхан өндрөөс аврах ажиллагаа гэхгүй ер нь бол манайхан бол бүх төрлийн дуудлага явдаг болохоор зөндөө дадлал хийдэг. Одоо зам тээврийн дадлал сургууль байна. Тэгээ усны дадлал сургууль бүх дуудлагыг бол дадлал сургуультыг бол хийдэг онцлог байгаа. Яг одоо манайх ч юус яг өндрөөс аврах ажиллагаа нуранг тэгээд автосол тэгээд усны ингээд юу дуудлага гэхэд бол бүх дуудлага явдаг байхгүй. Нийслэлийн хүрээний бол ганц анги болохоор бүх усны дуудлагыг бол явдаг. Тэргээр бол онцлогтой байгаа. Аврагч бол би болсон гэдэг цаг хугацаа гэж байдаг шүү дээ. Ер нь бол хүн бол байнга суралцдаг болохоор ингээд ямаа цаг хугацаа явах тусам юм өөрчлөгдөөл аврах ажиллагааны техник сургуулийг өөр болоод болохоор өөрийгөө дайшлан илүү ихийг сэтгэж илүү ихийг зорж ээж л одоо дараагийн дуудлага дээр бүрэн хүчээ одоо аюул ослгүй ажиллахын тулгуур болдог дотор байгаа. За үзэгчдээ бид яг одоо хамгийн залуу аврагч болох Наран Тэнгэртэй уулзаад. Игэндүү хэдэн настай вэ? Одоо 13 настай. Яагаад заавал аврагч болохыг хүссэн юм бол? Ер нь яагаад энэ ангитай холбогдчих вэ? Анх өсгөлийн баяраараа мэрэгчлээ бичүүлжсэн галснууч болно гэж. Тэгээд тэрнээс хойш одоо энэ хүртэл ингэж байна. Одоо ингээд онцгой байдлын бүх анги байгууллагуудаараа очиж дадлал сургалт хийж явдаг байна. Тэгэхээр одоогийн байдлаар анх өсгөлийн баяраас хойш гэхээр чинь бас багагүй хугацаа өнгөрсөн байна шүү дээ, тий. За тэрнээс хойш одоо ингээд өөрийгөө бэлтжин гэдэг чинь яг өнөөдрийг хүртэл одоо аврагч ах нар нь тий чамд юу зааж өгсөн бэ? Яг одоогоор ингээд би ийм юм хийж чадна гэдгээ бас үзэгчтэй хандаад танилцуулахгүй. За одоо сурсан зүйлийг одоо ах нар маань хийх цагаар одоо чөлөө цагаар одоо уяа зангилаа их зааж өгдөг. Уяаг ингэж зангидна тэр уяа ийм зориулттай байдаг. Энийг ингэж нэрлэдэг ингээд бас давхар усан сэлэл зааж өгнө. Одоо усанд ингэж хэлвэл арай хурдан, ингэж хэлвэл ингэж хүнийг авардаг шүү гэж ихээхэн зааж өгдөг. Тэгэхээр миний дүү чинь одоо бас 13 дэх хэр чинь жоохон биш тий. Тэгэхээр аав ээж нь одоо юу гэдгийг чамайг дэмжиж одоо энэ аврах ангиудаар явход чинь бас хөргөж өгдөг. Ер нь аав ээжүүд нь гэрийнх нь хэр дэмждэг юм бэ? Гэрийн хүмүүс ер нь бол дэмжин. Одоо ингээд за аав ээж би маргааш ингээд аврах анги руу явлаа шүү гэхэлэр тэгээд Тэгэхээр миний дүү яагаад заавал аврагч болно гэж бодсон юм бэ? яг одоо манай найз маань одоо бас надтай адилхан бас галснууч болно гэсэн мөрөөдөлтэй. Би бас тэрнтэй адилхан аврагч болно гэсэн мөрөөдөлтэй хөтлөлтөд энд ирдэг. Тэгэхээр онцгой байдлын одоо өдөрт халбан тушаалтнаас миний дүүг хүлээж аваад уулзсан гэж хэлжсэн. Тухайн үед бас юу ярьж исэн бэ? Анх онцгой байдлын ерөнхий газрын дарга бригадын генерал Унган баяр дарагтай уулзж исэн. Анх очиход бол нэг таатай хүлээж авч исэн. Дараагийн удаад бол тэрүүн дэд дараа бригадын генерал Чөлтөн сүрэнг дарагтай уулзж исэн. Очоод анх бол их таатай хүлээж авч надад танилцаад за чи ингэ том болоод заавал аврагч болно шүү. Чи шатнаа гэд агаар юм л өгчсэн баг. Тэгэхээр ах нар нь усан цэлхийг зааж өгсөн, за бас ол суяад зангидахыг зааж өгсөн гэдэг чинь шүү дээ тий. Яг алийг нь сурахад илүү гоё байсан бэ? Одоо усан сэлтээс сурахад их гоё байдаг. Яг ах нартайгаа одоо ингэ завтруулын багт явах үедээ манайхан ингэ яг завтруулаа гарахаас өмнө дадлал сургалт хийдэг байгаа. Одоо нэг гол дээр очиж дадлал сургалт хийсний дараа одоо бүгдээрээ завтруулаараа одоо ингэ хоёр тийштэй ажилтдаг байна. Тэгэхээр найзуудтай одоо юу гэмдээ өөрийнхөө сурсан мэдснээсээ зааж өгдөг бол яг юу зааж өгсөн бэ одоогоор? Яг найзуудтай бол юм чадахгүй болохоор за би ингээд үгээ тэгээд үгээ энэ би надад олс зангилаа. Би олсоор надад гоё зангилаа гэдэг хэлээр тэгээд гэдэг. Тэгэхээр найзуудтай одоо юу гэдгийг одоо аврагч хүн бол ийм хүн гэдээ бас зааж зөвлөх зүйл хэр байдаг вэ? Магадгүй одоо юу гэдгийг анхан шатны одоо галын хортой яаж ажиллах вэ гэдэг юм уу те. Тиймэрхүү зүйлсүүдийг ер нь хэр зааж өгч байна? Ер нь бол найзууд маань өөрсдөө надаас заримдаа асуудаг энэ яадгийн тэр яадгийн ингэдэм үү тэгдэм үү тэгэхээр бас өөрөө болохоор бас зарим мэддэг зүйлүүдээс харамгүй зааж өгдөг. Өнөөдрийн үед миний дэ одоо өндрөөс буух дасгал хийлээ шүү дээ тий. Ер нь ах нар нь хэр дэмжиж байна? Ер нь бол ах нар бол ер нь их дэмжиж штэ. Ирэхээр ингээл за одоо ингээ ээлжүүлэлээ тэгээд өдөр одоо цайны
хоолндоо орчоо тэгээд бид нар амралтын цагаар яг 10-аас 20 минут амарсны дараа одоо ингээд өндөрс орох ажиллагааны техникт орж ирээд дадал сургалтууд байдаг. Тэр чи бас ах нартайгаа адилхан яг ижилхэн стандартын юм хувцастай бас ингээд бэлтгэл хийдэг юм биш үү? Тэгэхээр тухайн хувцсыг одоо өөрөө авч ирсэн үү эсвэл одоо аврах ангийнх нь ах ич нар нүгж ирсэн үү? Анх хувцас хэлэхэд би бол анх хувцас хэлэхдээ ёслолын хувцас хэлж байсан. Одоо нэг чагсаал парадынтал алхахдаг. Тэр хувцсыг бол би өөрөө болохоор захиалгыг хэлчихсэн. Тэр аврах ажиллагааны хувцсны хувьд Аврах ажиллагааны хувцсыг шигсэн захиалгаар хэлчихсэн. тэгжээж ах нартайгаа адилхан болно гэдэг. Тий. Баярлалаа. Үзэгчдээ бид дөнгөж сая хамгийн залуу аврагч болох Наран Тэнгэртэй уулзлаа. За энэ өрөө цэргийн авд сурах удирдлага хариулсан мэрэгчлээ. Өглөө авж байлаа Слимийн дас нөхөн хариулсан мэрэгчлэнгүүдийн өрөө. Ер нь бол манай хоёр мэрэгчлээ байдаг. Энэ 20 аврах ангийн эмчнэрийн өрөө. Энэ маа эмчнэрийн өрөө. Манай аврахыг 4 эмчтэй. 24 цагаар нэгээр өрөө гүйцэтгэдэг ээлжин дээр. Энэ бол манай инхэл цэглэгчтэй болон ингээд яг инхэл цэглэгчээс албаагчд маань энэ булангаа ингээд ангидаа энэ булан гаргаад ингээд хийгээд явж байгаа. Энэ манай ангийн одоо бэлэг тэмдэг сүрж ухаа нийслэлийн хан гарданд одонд аврах ангийн туг байгаамаа. Ингээд дуудлагаар үүрэг гүйцэтгэж явж байгаад манай хажууд сарцсангуу зам тавьж өгч байгаа. Тэгээд зарим тохиолдолд яг урд зогсчих ч юм уу эсвэл замын хөдлөнд цаад очиулаад зогсчих тийм тохиолдлууд бол хэмжсээр гардаг. Яг яаралтай дуудлагатай энэ нэг хэцүү л дээ. Нэг дуудлагын цаа хүний амнаас яригж идэх учраас хэцүү шттэ. Одоо хаан улс дүүргийн нөхцөл байдлын мэдээлэлээс та хүргэж. За ер нь бол хаан улдүргийн нөхцөл байдал сүүлийн 5 хоногт л үерийн нөхцөл байдалтай байна. 7 сарын 1-нд орсон Улаанбаатар хотод орсон их бороноор хаан улдүргийн 14 дугаар Үлзийт гэж байдаг тийм ээ. 13 дугаар Шуу гэж байдаг. Тэгээд энэ хэсэгт бол үерийн туул гол төргний гол ирсэн. Тэгээд бас манай дүүргийн онцгой комисс дүүргийн онцгой байдлыг хэлцсэн ажилчдын нэлээд хариу арга хэмжээнүүд авлаа. За Шууны хэсэгт бол одоо туул гол болон төргний голын хайснаас 100 орчим айлын гэр хашаал ус орсон. За тодорхой айл хүмүүсийг нүүлгэн шилжүүлсэн. Одоогийн байдлаар усан татарсан байдалтай байна. За Үлзийтийн замын урд хэсэг буюу шинэ онгоцны буудлын зам руу явдаг хэсгийн хойдол хэсгийг уяачдын хэсэг гэж байгаа. Тэнд бас нэг 30-аад айл руу ус орсон. За тухайн хувийн 70 тухайн жижиг гүүрнүүд сэтэрсэн айлууд руу арга хэмжээ авч нэг 9 иргэний төр орогдох байранд хамгаалж нүүлгэн шилжүүлсэн. За үүний дараагаар дүүргийн одоо холбогдох хэлтсалбтууд холбогдох одоо нурсан одоо урссан үерийн наланд бэхжүүлж өцгдөр өнөөдөр ажиллалаа. За өнөөдрийн байдлаар бол хаан дүүргийн 12 дугаар хорон дээр бол одоо туулын голын төвшөө гэсэн. За энэ бол сүүлийн 3 дахь удаа гарч байгаа. За туулын голын төвшин яг одоогийн байдлаар 280 гэдэг төвшөнд одоо Улаанбаатарын хэмжилтээр байна. За 260-аас дээш аюултай бүсд байдаг. За 260-70 орчим гарахаар одоо яг одоо бидний сонгины амралт одоо энэ хэсэгт бол одоо энэ хэсэгт байгаа айлууд болон амралтын газрын хүмүүс одоо ус давах эрсдэл ус одоо их устай болцдог учраас үүн дээр заавалжгүй аврах ажиллагаа явагддаг. Тэгээ ийм аврах ажиллагаа явагдаж байна. Өнгөрсөн оны бас 7 сарын 7-ны их уснаар бол энд бас аврах ажиллагаа явагдаж нислэг дэргийг ашиглаж ирсэн. За энэ жилийн бас 6 сарын их уснаар бол энд бас аврах ажиллагаа бас нэлээд явагдсан. За зам гүүрийг бол 5 хоног хаасан. За өнөөдрийн нөхцөл байдал бол тухайн үеийн нөхцөл байдлаас арай гайгүй байна. Одоо бид нэр Монголик гэдэг амралтын газраас манай онцгой байдлын аврах албаных нь ирээд бас 30-аас 40 хүнийг нүүлгэн шилжүүлж одоо ийм байдалд оруулах ийм арга хэмжээнд авч байна. За ер нь ийм байдал 2-3 давтагдж байгаа учраас дүүргийн одоо онцгой комисс дүүргийн засаг даргын хувьд бол одоо ямар арга хэмжээ авахар төлөвлөж байгаа вэ гэхээр сая бид энэ онцгой байдлынхаа ярилцж байна. Цаашдаа одоо энэ нөхцөл байдлыг үүсгэхгүй бол бид нэр одоо энэ Монголик амралтын газрыг 9 сарын 1 өдөр хаана. За мөн одоо энд байгаа 10-аад бүрх байгаа. Энэ улсууд дээр бас энэ
төр шилжүүлэн суулгах 1 сарын хугацаанд байрлуулах арга хэмжээ авахгүй бол одоо бороо орох болохоор л онцгой байдлынх нь аврагч нар ирээд ингээд гол гатлуулдаг аврах ажиллагаа хийдэг энэ тогтмол болчих гээд тийм учраас өмнө энэ арга хэмжээс урьдчилан сэргийлэх юм тооцоололоор хийж байна. Тэгээ холбогдох бид нэр шийдвэрүүдийг гаргана. Сонгоны хэсэг гэж байж байгаа биологийн хэсгийн тийшээ одоо үерийн даламгүй задгаа хэсэг юм учраас тэр хавийн хэсэг айлууд одоо байнга ордог болоо. Тийм учраас бид нэр үерийн эрсдлийн үнэлгээг хийгээд цаашдаа үнэлгээний одоо өндөр авах юм бол нүүлгэн шийдвэрж өөр газар байрлуулах арга хэмжээ авах юм бол одоо энэ одоо явагдаж байгаа аврах ажиллагаанууд дахин давтагдахгүйгээр одоо энэ голын одоо хэвийн нөхцөлтөөр одоо ажиллах боломжтой л болчиход байна. Манайхан дуслаад энэ нөгөө За энэ сонгоны амралтын орчимд ер нь удаа дараа өнгөрсөн жилээс хулаад удаа дараа бас ийм эрсдэлтэй нөхцөл байдал үүсэж байна л да. Тэгээд онцгой байдлынхнаас албаныхнаас одоо өгч байгаа сэрэмжлүүлэхээр ер нь иргэдийн хандлага ямар шуухан байгаа вэ? За хан уул дүүргийн 12 дугаар хороонд яг одоогийн нөхцөл байдлаар бол одоо борооны улмаас ус тогтсон, гарц хаагдсан ийм байдал үүсээд байна. За яг энэ одоо хорооны төв дэвсгэрт бол удаа дараа ийм ус тогтож хүндрэл асуудал үүсчихсэн. Өнгөрсөн 6 сарын 21-ний өдөр их бороо орсны улмаас яг энд ийм усанд давтаж иргэд одоо боогдсон. Үүнтэй одоо онцгойлын байгууллага ажиллаж иргэдэг аюулгүй газар нүүлгэн шилжүүлэх ийм асуудал үүсчихсэн. Үүнтэй холбогдуулан манай нийслэлийн онцгой байдлын газраас удаа дараа анхааруулж иргэд аж ахуй нэгж байгууллагад хан уул дүүргийн онцгой байдлын хилцээс албан шаардлага мэдэгдэл бол хүргэсэн. Гэсэн хэдий боловч иргэд болон аж ахуй нэгжийн удирдлагууд энэ одоо тавьж байгаа шаардлагыг бол одоо хөл хойшоо ийм байдлаас олж өнөөдөр ийм асуудал үүсэж байна. Энээс болж одоо өнөөдөр нийт нэг 100 гаруй иргэдийг хан уул дүүргийн онцгой байдлын хилцээс нийслэлийн аврах ангийн албаагч нийлж аюулгүй нөхцөл гаргаад байж байна.
Энэ яаж ийнэ гэхээр бид нарт онцгой байдлын байгууллага тусмаа нийслэлийн онцгой байдлын газарт зохиомл ийм ажиллагаа үүсгэж ачаал үүсгэж байна. Ийм учраас иргэд энэ дээрээ онцгойлон анхаараач мэрэгжлийн байгууллагаас өгч байгаа нь үүрэг даалгавар бол мэрэгжлийн заавар зөвлөмжийг биелүүлж өөртөө аюулгүй эсэлгүй тийм ээ орчинд үүсэхгүй байх дахин ийм оруулахгүй байх ийм одоо байдлыг одоо та бүхэн анхаараач л гэж хэлмээр. За эдгээр аж ахуй нэгж иргэдэд бид бүхэн бол өчигдөр анхаарал зөвлөмжийг бол бичлэн өгсөн. Тэгэхэд иргэд бол за ойлголоо та бүхний одоо анхаарал зөвлөмжийг бүтээн авлаа гэж бол тухайн үед хариулт мэдээлэл өгчээсэн. Гэсэн хэдий боловч биднийг одоо хэлж ярьж анхааруулсан дараа бол өөрсдөө хариу арга хэмжээг аваагүй. Яг өнөөдөр ийм байдал үүсээд бид нар 100 гаруй иргэдийг аюулгүй мөснөө шилжүүлээд байна. Гэсэн хэдий биш гарч ирсэн нүүл гарсан иргэд маань юу ярьж ийнэ гэхээр бид нэрээс одоо гаргаад ирж байгаа бидний гэрт хүргэж өгөөч. Тэгэхээр ингээд арх шатлал гунданы зүйл хэрэгэлсэн тийм ээ. Ийм бас левийн бус хүмүүс маш олон байна. Эдий амарч байгаа ч гэсэн. Гэтэ амь нас гэдэг бол маш чухал гэдэг иргэд маань анхаармаар байна. Тэгээ өнөөдөр онцгой байдлын байгууллага ганц хүмүүстэй ажилладаг маш олон төрлийн дуудлагатай ачаал тэр тул маань нийслэлийн хэмжээнд бол олон дуудлагатай ачаалтай ажиллаж байгаа учраас бид нар аюулгүй хүмүүс гаргаад ирсэн. Та өөрөө гэртээ одоо тэр дараагийн арга хэмжээгүүд иргэний хувьд биелүүлэх ёстой. Манай одоо албан агчдын хувьд бол одоо аюулгүй хүмүүс гараад ирсэн иргэдийг л бид нар гэрт нь одоо өргөж хөөрөх багт. Тэрийг бас иргэд зөвөр ойлгомоор. Тэгэхээр дөнгөж сая нэг нурангийн дуудлаганд яваад ирдэг гэхдээ яг амьтад байдал ямар байсан бэ? Ямар дуудлага байсан бэ? За нийслэлийн явах аймаг дээр бол сая 17 цаг 9 минутанд хүн нуранган дарагдсан байна гэсэн дуудлага мэдээллийн дагуу 7 албаагчийн бүрэлдэхүүнтэйгээр Согны архын дүүрэг ороог нь мэдхгүй бидний хэлдгээр нөө содон оруулалтын ардлын смал там зөвөгдөж байгаа тийм тэр хэсэгт дулааны шугам шилжүүлсэн иччэд нэг нь одоо нуранган дарагдчихлаа дуудлагаар ажиллаад ирлээ. За бидний очиход бол нөхцөл байдал бол хүнд тухайн нэрвэгдэгч бол бүхэлдээ нурангад шороонд дарагдсан. За яаралтай тусламж үзүүлж арга ажиллагаа шуурхай зохион байгуулж тухайн иргэнийг гаргасан. За гарах толгой хэсэг гарсан өмнө мэдээж тухайн хүний амь нас эрүүл мэндийг үүсгэх ёстой. За үдсэн тухайн иргэн нас урсан байсан. За тэгээд дараагийн шатны байгууллагын цагдаагийн байгууллагт хүлээлгч өчөөд ингээд хувцаацдаг сууж байна. Ер нь онцгой байдлын газрын эмч гэхээр яг бусад эмчнараас ялгаатай нь юу юм бэ? Та бүхний ажил үргэлж чигээр юу гараа ялгаатай юм бэ? За яг онцгой байдлын эмч гэхэлэр дотроо бид нар чинь хоёр одоо зохион байгуулалттай ажилладаг байгаа. За нэг эмч гэхэлэр нөгөөх нь болохоор эмч сэтгэл зүйч гэдэг тухайн байгууллагынхаа албаагч дэмжлэгийн тусламж үзүүлнэ. Дээрээс нь сэтгэл зүйн тусламж үзүүлдэг. За аврах ангийн хувьд юугаараа онцлогтой вэ гэхээр энэ бүрэлдэхүүн маань ерөөсөө дуудлаганд ажилладаг. Хүний амь нас эрсдэж болохоос нөхцөл байдал үүссэн үед очиж эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлдэгээр онцлог. За дээрээс нь мэрэгжлийн хувьд бол бид нар гэмтэл дээрээс нь мис ч юм уу те эсвэл эрчим тэмцэлгээ сэхийн амьдралах яаралтай тусламжийг мэрэгжил эзэмшсэн. За иймэрхүү төрлөөр эзэмшсэн иймэрхүү эмч нарыг авч ажиллаулдаг гэсэн үг. За дээрээс нь 24 цагаар үүрэг гүйцэтгэдэг бусад одоо эмнэлгийн байгууллагаас ялгаатай гэсэн үг. Ерөнхийдөө бол цаг хугацаа амь нас тэнцсэн үед л яралтай тусламжийг хамгийн түрүүнд үзүүлээд эмнэлэг хүртэл одоо мэрэгдэгчийг хүргэж өгдөг. Иймэрхүү л ажил үйлдвэрлэгээ хийдэг албаагчд байна да. Дуудлага мэдээлэл ирж байгаа. За тэнгууд бид нэр ямар дуудлага гэдгийг бид бүгдийн дараагаас мэдчих жаав. За зам тээврийн осол юм уу, өндрөөс хуулах гэдэг юм уу, чи өнөөдрөөс нуранган дүн дарагдсан юм уу? За амиа орлох гэдэг юм уу? Иймэрхүү дуудлагуудаа би өөрөө тодорхой хэмжээний мэдээлэл авчаад за иймэрхүү дуудлаганд очих жоо юм байна шүү гэд нэгдүгээрт хэрэглэгдэх багц хэрэгслээ бэлдэн, сэтгэл зүгээ бэлдэн, надаа юу хэрэгтэй болох вэ? Тэр юмээ бодцоод жишээ нь зам тээвэр гэж очиод үзье л та тий. Зам тээвэргээ очиод үзэхлээр ерөөсөө л хүний амь настай холбоотой юмуд байдаг. Дандаа хавчуулагдсан тийм ээ гарах боломжгүй. За ингээм хамгийн түрүүнд очихлоор бидээс авах ажиллагаа болгонд бол аюулгүй байх хэрэгтэй. Аврагч аюулгүй байж ээж тухайн нэрвэгдэгчийг иргэнийг аврах хэрэгтэй тийм. Тэгээд тэгэхээр тул бид очиод бүх юм аюулгүй болгодог. Тухайн бүсийг аюулгүй болгоно. За дээрэс нь гал гарах эрсдэл, дэсэж дэлбэрэх тийм ээ. Тиймэрхүү юмыг шалгаж үндсний үндсэн дээр бүлгийн даргын зөвшөөрлөөрөө тухайн амьд байна уу?
нас орсон байна уу? За хэрвээ амьд бол энэ үнийг аль талаас нь яаж гаргах уу гэдгийг аврагчдад зөвлөөд энэ шийдвэрийн дагуу тухайн аврагчд маань одоо орно гэсэн үг. Ороод яг миний хэлсэн тусламжаар үзүүлээд аваад гарч ирээд биемлэгийн тусламжаа үзүүлнэ. Эсвэл шууд зэрэгцээ хамт хийж болно. Үнэхээр одоо юу гэдэг амь наснаас хол юм бол би зааварчлага өгнө гэх чинь яг амь насанд чухал яг эрсдэлтэй тийм үед бол ерөөсөө л амьдлах суур тусламж, яралтай тусламжаа хамт л хийж өгнө гэсэн үг. Гэхдээ хамгийн гол нь аюулгүй байдал хангах. Надад болоод нэгдэж аюулгүй үүсгээгүй нөхцөл байх юм бол би тухайн юмыг юу гэдэг те тариа хийх юм уу, чиг тавьж боох юм уу, цус тогтоох юм уу, тусаалдаж байгаа бол энийг давхар хийгээ явчихна. Давхар хийж явах явцад нөгөө нэг эрсдэл байхгүй болох шууд авах хэрэгтэй давхар хийгээл явчихна гэсэн. Ер нь бол гэхдээ би тухайн өвчтний биеийн байдлыг докторжуулчаад тусаалдаж байгаа бол цусын тогтоочоо тийм ээ. Үнэхээр зүрх судас зогсож байгаа бол энэ бодисоор ч юм уу дэмжижээ зүрх судасны үйл ажиллагааг дэмжижээд дараа нь авах ажиллагаа явуулдаг. Иймэрхүү л онцлог. За үзэгчдээ тэгэхээр бид өнөөдөр цай байдлын нийслэлийн аврах ангиллын 105 дугаар анги дээр одоо 24 цагаар одоо аврагчдтай хамт ажиллахаар төлөвлөж ирсэн. За яг бидний төсөөлж исэн шиг аврагчдыг одоо юу гэдгийг аврах үйл ажиллагаагаа явуулж ахт нь яриа бол дүрс аавна гэдэг бол бас бэрх юм байна. Яагаад гэвэл тэдгээрийн ард хүн иргэний хүмүүсийн амнаас яригдчихийдэг учраас бас цаг тухайд нь бол яриа авах тэр тухайн нөхцөл байдлыг тодруулна гэдэг бол үнэхээр хүндрэлтэй байдаг юм байна. За өнөөдрийн хувьд гэх юм бол өглөө одоо бидний ярьж заншнаар бас сонгины амралтын тэнд 100 гаруй иргэн за тодруулах юм бол 118 иргэн одоо усанд боогдсон тул одоо аврах ангийг дуудсан. За одоо 9 цаг 8-9 цагаас хойш гэдэг чинь нэг бараг 10 цаг одоо тухайн тэр нөхцөлд ажиллаж ийж тэдгээр иргэдийг бол гаргасан. За харамсалтай нь одоо усанд боогдсон иргэд маань аюулгүй газар очисныхаа дараа бас иргэд одоо бид нэр гэрт маань хөргөж өгөө бид нар одоо ингээд та нарын хийснээр машина үлдээж гисэн гэсэн юм асуудлыг одоо шаардлагыг аврагчид маань тавьж байгаа харагдаж байсан. За тухайн нөхцөл байдлаар аврагчид бид өөр хүмүүсийг аврах ёстой учраас та бүхний гэртээ хөргөх боломжгүй. За та бүхнийг аюулгүй газар гаргаад ирлээ. За энэс цаашаа та бүхэн өөрсдөө одоо гэртээ харих замаа бодоорой гэсэн одоо юм тайлбарыг өгсөн. За түүний дараа ороод одоо Содон хорооллын арчнаар зам засж байгаа газарт 25 настай иргэн бас санамсаргүй байдлаар аюултай бүс рүү ороод харамсалтайгаар одоо шоронд дарагдаж амьнасаа алдсан гэх юм хоёр дуудлагын дээр албаагчид маань ажилласан байна. За тэгээд иргэн та өөрөө хийж байгаа үйлдэл хийх гэж байгаа үйлдэлээ ажиглаад за мэргэжлийн байгууллагуудаас өгж байгаа зөвлөгөөнүүдийг тэр цаг тухайд ингээд авах юм бол нэгдүгээр таны амнаас эрүүл мэнд гэдэг зүйлийг одоо хамгаалахад одоо хэрэгтэй байгаа зүйл юм аа. За цаашдаа таны эд хөрөнгийг бас хамгаалах одоо ийм алхам болж байгаа юм шүү гэдгийг бас хэлхийг хүсэж байна. За аврагчдын амьдрал бол өдөр тутмын одоо ажлын норматив гэж ярьдаг юм. Үнэхээр амаргүй байдаг юм байна. Тэгэхээр бас бидэнд бас учир дутагдaltaй зүйл байна. Бидний төсөөллөөр за бараг л аврах үйлчлэгээ явуулж хад одоо яаж юм юу болж юм гэж асуун гэж төсөөлж ирсэн боловч нөхцөл байдал бол өөр байна. Гэхдээ бид аль болох тухайн процессыг та бүхэн тэнцвэртэйгээр бодтойгоор хүргэхийг хичээх болно. Хойд ингээд дуудлага ирээд тэгээд залуус ороод нэг эмгтэй мангад нэгсэн дуудлага ирсэн. Тэгээд бүлгэрээ очоод маш хурдан шуурхай ажиллаад доош боо тэр эмгтэйг авсан. Тэр эмгтэйг авахд ухаалтаад дуудлагын айл руу оруулаад тэгэл аврагчлаа. Авч гэдэг нь чинь хүн авах юм чигээр хүн авах хамгийн гол. Хүмүүс яг нэг толгомдсон юм уу эсвэл сандарсан үедээ баярлаж чаддгүй л дээ. Гэхдээ яг дараа нь хэвдэг араас нь мэдээсэн баярлаж зөндөө байдаг л та. Хамгийн нэг жоо хөвгд л та. Хөвгд хамгийн маань чинь өдөр болгон л нэг сар бодлоготой байж тээ. Тэр болгон тэгээд амьд байх уу бидний болчихсон одоо бидний одоо тэр дуудлага руу очих цаг хугацаа амьд байж чадахгүй эсвэл бүр мөчн ч юм уу тийм бодлоор төхгүй хүмүүс гаргаж чадахгүй юм бид нар өмчсөн. Тийм бодлоор ч тэгээд яг одоо ингээд амьд байгаасаа амжаасаа тэгэл хэрвээ цаг хугацаа авсан бол амьдрахын төлөв хийх ингээд чадхаараа
анхны студенттэй үзүүлээд ямар хэвчтэй арга хэмжээ бүгдийг авч үздэг чинь найдвартай бид нар яг одоо гэр бүлшгэл яг л миний дүү миний ах те миний шиг л хийж хамтдаг юм болохтой адилхан. Манай аавч бүгдээ шантрах үе мэдж байсан та хэцүү байсан хүүхдтэй бас нэг үе яг ажиллаад яг өөрийнхөө мэдрэх сайхан зүйлийг мэдрээ бол сайхан муухайд нь хараад тэгэл муухай яг гоё зүйлсэн тэднээс хүн аварч байгаа тэднээс ингээд кап аваад одоо тэгээд шилдэг зүйл огт байхгүй дуртай ажил мэржтэй одоо шинэ албаагчдад үзүүлэхэд сэтгэл зүйн яг нэг одоо дадлаг сургууль ч юм уу одоо ингээд дээд ахнаар болон ингээд бид нэр очиж байгаа хүмүүс ингээд баг зэрэглээд ажиллах дараа бидний заавар хийж байгаа болохоор бус нэг сэтгэл зүйн хувь дээр бол бид нэг тийм юм байна. Яг зөвлөж байж чаддгүй байна. Сэтгэл зүгөө ингээд одоо сэтгэл зүйн тал дээр амар өөрийгөө зүг байлгаж шантрахгүй бах те бодлоо зөв бодолтой албыг ингээд зөв талаас нь тэр дээр л өөр нь илүү ингээд ярилцаж ойлгож чадах юм бол баг. Ингээд бидний ажил чиг өөрийн хаваар гав болон бүгд тасдах зэрэг иймэрхүү ажлууд тусгатаагүй байдаг. Тусгаагүй тохиолдолд иргэд болно албаны хүсэлтээр энэ төрлийн тусламжийг үзүүлдэг байдаг. Ер нь энэ төрлийн хүсэлт манад цөөн байдаг. Сайн байна. Амрагэрээ. Нийслэлийн аврах ангиас явж байна. Сэмэлзэл өмнөд явж байна. Гол усан дагуу амрахтаа. Нөгөө зураг мөрөгт гарахгүй. Сарай мариж гарахгүй. Бидний гол дагуу амарч энэ гол дагуу үер ус ихтэй байгаа гол дагуу амрахтаа жоо болгоомжтой гараа заяа. Хоёрхнаач нэгүлээжсэн хамаагүй заяа. Одоо наа чи ус бороо ороод гин дүүр ус чи ороод ирэхгүй ийшээ гол усанд орж болохгүй шүү. Хоёр ихтэй байгаа учраас энэ талаас сэрвэлэл хийж өг. За бид нар мэднэ л гэдэг та нар нэгийгээ дэживэд алгаштай гэж уцдаг шүү. Энэ дуны байл дээр энэ бол гол усанд үе ихтэй байх чинь хүмүүс ороод байгаа болохгүй гэдэг чинь. За. Нийслэлийн аврах ангийн 2 бүлэг нийслэлийн зас даргын захирамжийн дагуу одоо зуны 6 сарын 15-наас 9 сарын 15-ны хооронд завтэргүүлийн үүрэг гүйцэтгэдэг байгаа. За завтэргүүлийн үүргээр гүйцэтгэхэд одоо аврах ангийн 2 бүлэг маань 2 хуваагдаад 2 хэсэгт үүрэг гүйцэтгэдэг. За юу ямар ажил хийдэг вэ гэхээр бүлэг маань одоо гол дагуу амарч байгаа иргэдэд анхааруулах сэрэмж мэдээ тарааж дуудлага мэдээлэлээр үүрэг гүйцэтгэдэг байгаа. Ганц манай анги бол үүрэг гүйцэтгэхгүй. Одоо нийслэлийн онцгой байдлын гал унтрах ангиуд маань одоо бэлтгэл ээлж нь өдрийн өглөөний 8 цагаас оройн 8 цаг хүртэл үүрэг гүйцэтгэдэг манай ажил. 22 цагаас өдөртөх орчин хязгаарлагдмал болдогтол завтэргүүлийн үүрэг зогсдгоо. Орой 22 цагт үүрэг гүйцэтгэх буусан тохиолдолд одоо ангийнхаа байрал дээрээс одоо бэлтгэл бэлэн байдлаа хангаа бэлэн байна гэсэн. Тэрс дуудлага бол авахгүй гэсэн үг бол биш. 22 цагаас хойш зүгээр л завтэргүүлийн гол дагах үүрэг маань дуусж байгаа болохоос биш дуудлага авах дуудлагаар ажиллах хэвээрээ байна. За иргэдтэй бол ер нь бол цэвэрлүүлэх мэдээ хөрвж өгöd байгаа. Иргэдийн хүлээж авч байгаа хандлага нь бол янз. Зарим нь урайлангуй хүлээж аваад такси шаардлага буюу одоо голд орохгүй байх, голоос машин хэрэгээ холдуулах гэдэг шаардлагуудыг шууд хүлээж авдаг иргэдгүй. Зарим нь одоо миний дур хаана яаж байх нь мэдээ ирэх тий одоо тэр талаараа бас хүлээж аваад тэр талаасаа бас нэг зөрүүлэх тийм иргэд бол байдаг. Бас тийм талын хүндрэлүүд бол бас гардаг. За усны түвшин яг одоо ямар хэмжээтэй байгаа вэ гэдгийг та нар одоо ерөнхийд нь багцаадаа харж мэдэх үү? Хэдэн метр юутай гэдгийг нөгөө мэргэжлийн байгууллагуудаас бас мэргэжлийн байгууллагуудаас мэдээлэл авахгүй эсвэл өөртөө бас багцаалаа хэмжилттэй хийдэг үү? Хэмжилтийг бол мэргэжлийн байгууллагаас өгчин. Бид өөртөө болох тэр гол дээрээ байнга явдаг. Тэгээд шумбалт буюу өөртөө байнга ордог болох тэр хаана ямар хүн байдгийг өөртөө ерөнхийдөө бол хадгалаад мэднэ. Өөрийн ус тавьцаа нэмэгдсэн байна гэдэг ерөнхийдөө бол өөртөө барагцаад байна. Хүмүүс ерөнхийдөө яг голын эргийн ойролцоо одоо нөгөө яг голынхоо зах хавцаагаар
ороход бол аюулгүй гэсэн бодолтой байдгийг шүү дээ тий. Тэгэхэд одоо бол яг жишээлбэл энэ туул гол үерсэн байгаа үед бол голын зах хавцаана яг хэд орчим сантиметр яваад одоо шууд дүн рүүгээ орно гэж тооцоолдог байна. Туул гол маань урсгалт ширүүн гол. Тэгээд голын захаар голын захаар орж болно гэж хүмүүс боддог. Үйлцэн байх үед бол энэ одоо ингээд үйлцэн байх үед бол гол маань одоо урсгал ширүүн учраас заавал хөл бүрхгүй газар зэвэн гэсэн үг биш. Нөгөө хөлтэй газараа усандаа цогогдоод унаад ч юм уу хөл алдаад альтрээд тэгэл ойчхол урсгал ширүүн гол маань усгаал авчихнаар гэсэн. Үйлцэн байх үед хамгийн сэрэмжлэг одоо өөртөө аюулгүй байх юм үйлцэн голд л орохгүй байх. Тэгээс огт орохгүй байх. Тэгээд үйлдэггүй одоо ингээд туул гол маань үйлдэггүй үед бол иргэл маань их ордог. Үйлдэггүй байх үед бол энэ бол хөлтөө хөлгүүгээд нөгөө нэг ороод явах гадуур бас байдаг л та. Тэгээд яг тэр одоо нэг үйлдэггүй байх үед нэг хэсэг хүмүүс ирээд ороод те нэг өдрийг өнгөрөөчөөд явдаг. Тэгээд нэг сарын дараа ч юм уу 2-7 хоногийн дараа ч хэд хоногийн дараа ирнэ дээ. Тэгтэн гол маань үйлцсэн байдаг. Тэгээд нөгөө хуучин шигээ бодоод за энэ ч гайгүй байсан да. За энэ ч орж энэ ч гайгүй би орж ирсэн гэдэг. Тэгэл ороод сэлэл хөл алдаад явчих жишээ нь. Нэг бол хүмүүс иргэд маань одоо бассейнд яваад нэг жоохон усан сэлдэг дөртөө болчоод за аль эсвэл нэг туул голдоо хэрлэн гол, онон гол одоо нэг голтой газар өссөн хүмүүс маань ингээд сэлждэг юм гэд сэлээд нэг хоёр сэлнэ. Тэгээ ядран багтана. Тэгэл энээсээ болоод бас хөл алдаад зүйх тагаа. Заавал үертэй гэлтгүүгээр бас нөгөө энгийн үер одоо үерлээгүй үедээс гэдэг юм уу бас хүмүүс мэддэг шүү дээ тий. Тэр нь одоо ихэвчлэн иргэд юунаас болж ингэж аардчих. Амьсаа бас ирэлэн дээр холбогддог бас. За энгийн үед юм бол хүмүүс маань агш докторуулах хонтаа хэрэглэсэн үедээ усанд орох. За бага насны хүмүүсд хараа хяналтгүй орох. Тоглоомныхаа араас ордог ч юм уу бага насны хүмүүс маань аль эсвэл тэр нэг хийн удас хийн цагрэг гэдэг тоглоомууд байна да. Тэрнтэйгээ гол руугаа ороод тоглож яхад яваа очдөг. Тэр нь өөрөө гол руу живлээд аваад орчдөг. Тэгээ хөлгүй газар хөвтөн живэл яваад өгдөг. Одоо тиймхүү зүйлүүдээс их болж хүмүүс энгийн үед бас эндээ. Иргэдэд ингээд сэрэмжлүүлэг мэдээ өгөөд иргэд маань наана заа гэвч цаанаа одоо өдөөс яваад гол руугаа орж эндэх хэрэгсэл их байдаг. Бас эсвэл 22 цагаас хойш завт эргүүлийн одоо завт эргүүл зогсдог шүү дээ. За үүнээс цааш та бүхэнд одоо яг ямар үйл ажиллагаа үргэлжлэдэг яг гэдэг бас хүмүүс бас нэг ойлголт тийм. За 22 цаг яга 22 цагт завт эргүүлмээр зогсдог вэ гэхээр одоо өдөртөх орчин хязгаарлагдмал болдог учраас завт эргүүлмээр зогсдгоо. За завт эргүүл зогсноос хойш үүрэг маань анги маань бүлэг маань одоо анги дээрээ очоод ихтгэл бэлэн байдлаа ангиасаа хангаад байлаа. Одоо шөнө өрөө дуудлага өрүүл ангиас айл гарна гэсэн. Анги дээрээ бэлэн байдлаа хангаад үүргээ гүйцэтгэх хонноо гэсэн. Ихэвчлэн шөнө харин цагаар яг ямар үйлдэл хийх юм бэ? Ихэвчлэн шөнөөрөө бол одоо машин хэрэгтэйгээ гол гаталж байгаад одоо өрийн хэмжээ ч юм уу эсвэл гарны бус баталгаад бус газраар гарч байгаад машин хэрэгтэй усан суух гэх дуулууд аль эсвэл агш докторууд дундаа хэрэгсэн үедээ сэрүүцмээр байна ч гэдэг юм уу тий. Тэгээ ус руугаа ороод алцгаа гэх юм дуулууд бол үүсгээ. Хүмүүс яг одоо нэг байнгын гардаг гарам машины гарам гэж айгүй ярьдаг штэ тий. Энүүгээр гарвал найдвартай машин гайгүй ингээ гарчдгиймаа гэсэн гарам байгаад байдаг штэ. Үнэхээр яг тийм гарам байгаад байдаг юм уу? Хүмүүс өөрсдөө зүгээр ингээд дур мэдээд бас нэг тийм зам жим гаргаад байдаг юм уу? Тэр ер нь бас нэлээд эрсдэл дагуулдаг байх гэж бодож. За энэ нь одоо хүмүүсийн нөгөө машин дэргээсээ шалтгаалаад тухайн өдрийн одоо гол хэр байснаас шалтгаалаад гарам гарчиж байгаа. Тэрс баталгаад гарам гэдэг маань одоо зөрүүлтийн гүүр одоо тэр гарах газрыг л хэлж байгаа. Түүнээс яг өмнө машин гарч ирсэн энийгээр гардаг машинууд гардаг гэдэг нь баталгаад гарам бол биш. Гэсэн. Иргэдэд хандаж бас яг энэ гол усны холбогдолтой сэрэмжлүүлэг хүргүүл. За иргэдтэй анхааруулж хэлэхэд гол усны дагуу аял зугаач амарч байх хугацаанд согтууруулганда эргэсэн үедээ усанд орохгүй байх, бага насны хүүхдүүд хараа хяналтгүй орохгүй байх, мөн баталгаад бус гармаар машин хэрэгтэйгээ зөрчихгүй байх, мөн зөрүүлтийн бус тоглоом хэрэгсэлтэй гол усанд орохгүй байхыг анхааруулж байна.
Зогсож